Ойдын гэдэг энэ болгон анагаах ухааны салбарт одоо гарангаа амжилт гаргасан шилдэг одоо эрдэмтдийн ойдын алтан дунгаамал гэдэг одоо шагнадаг юм уламжлалтай. За тэгээд энэ 2010 оны энэ өөрийнхөө эмнэлгийнхээ энэ дээд өрөөмдийн эмнэлгийнхээ нэрмжтэй энэ хүндэт шагналыг энэ удаа анагаахын шинжилгээ ухааны доктор профессор Амбаг гойд гардуулахаар шийдвэрлэжээ. Ийм эрхэм хүндэт шагнал хүртээсэн явдал би чин сэтгэлээсээ баярлж байна. Ойд багш гэж өргөмжлөгдсөн энэ эрхэм хүний шагналыг би авах гэж бодож явсангүй. Гэхдээ энэ шагналыг бол уламжлалт анагаах ухаан ба орчин анагаах ухааны салбарт бидний хийсэн ажил газаргийн гэж хэлж болохоор хийсэн ажил, хийж байгаа ажил, цаашдаа хийх гэж байгаа ажлын маань бол нэгдүгээр дүнэлж, хоёрдугаар урам хайрлаж, гуравдугаар их бүтээрэй гэж одоо бидэнд даалгаж энэ эрхэм хүнтэй шагналыг хүртээж өгнө гэж байлгаж байна. Ер нь бол үе үеийн анагаах ухааны салбарын эрдэмтэд бол нэг л тэгштийг бодож байгаа. Тэр нь хүн яагаад ирүүл байдгийг, яагаад өвчлөдгийг, түүнийг яаж оновчтой онцлох уу, түүнийг яаж оновчтой ижлэх вэ гэдэг. Энэ бодлтыг бол хүн төрөлхтөн манай уламжлалт ухааны салбарын эрдэмтэд 3000 жилийн өмнөөс бодож эхэлсэн. Энэ салбарт хий шаргууны онол, 5 мах хотын онол гэсэн асар том Нобелийн хэд хэдийн шагналтай ч одоо зөвлөмгүй асар том амжилтыг гаргасан. Энэ олон зуун эрдэмтэн хүмүүсийн донд хамгийн том байр суурийг эзлэх нэгэн эрхэм хүн бол манай Ойд багш байсан. За би энэ хүнтэй үйл ажиллагаагаар яаж холбогдох вэ гэдэг зэрэг би бол энэ одоо эрдэмтдийн хийсэн энэ том нээлтийг орчин анагаах ухааны төвшөнд эсийн зохицуулгын төвшөнд тайлбарлах тийм ажлыг хийж байгаа. Энэ ажил маань бол өнөөдөр энэ эрхэм хүндэт шагналд намайг хүргэсэн байна гэж бодож байна. За түрүү Цэрэн Дорж профессор их сайхан үг хэлсэн. Өнөөдөр хүмүүс юу гэж үнэлэх нь гол биш. Юуг бид үнэхээр бүтээсэн бэ гэдэг нь бол. Хавдар өвчин эдгнээ хүмүүсүүдээ. Хавдар өвчин имжлэгдэх бүрэн болцоотой.